Энэ удаагийнхаа бичлэгээр 2025 онд нээлттэй хийсэн Өмнөд Солонгосын аимшигын төрлийн Homecam киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Үзэгч та бүхэндээ миний зүгээс монголчуудын угсаа гарал үндэс түүхийг орчин үеийн инээдмийн адал явдал хэлбэрээр өгүүлэх ирээдүгөөс ирсэн зочид уран сайхны киног бүх кино театруудаар хүлээн авч үзэхийг санал болгож байна. Киноны агуулгаас довчхон дурдах юм бол K-pop од болохыг хүсэгч Заяа Солонгос улс руу явахын төлөө хахир хатуу зарчимч түүхийн багш Бата профессортой нүүр тулгаас өөр аргагүйд хүрнэ. Түүхэн мэдлэгээс мултарч аргалж тэнцэхэр зүгэлсэн ч үл мэдэх их говийн агууд орсон мөчөөс бүх зүйл өөрчлөгдөнө. Нар хэртэлтийн эд шидээр Заяа эртний үед ирчихсэн байлаа. Харин буцахын тулд зөвхөн шалгалтаа бус өнгөрсөн цагийн үн цэнийг ойлгох чухал даалгаварт унана. Тэнд Заяаг эд шидтэй гүнжгэж андуурч тэрээр хувь тавилан түүхийг өөрчлөх чухал сорилттой нүүр туллаа. Хөгжилтэй сэтгэл хөдлөм адал явдлуудаар дамжин Заяа өөрийгөө нээж өнгөрсөн цагийн үн цэнийг ойлгож эхэлнэ. Ирээдүгөөс ирсэн зочид уран сайхны киног бүх кино театраар хүлээн авч үзээрэй. Өнгөрсөн зочид бол ирээдүй өөрчлөгдөх үү? Инээд адал явдал гинтийн эргэлтээр дүүрэн ирээдүгөөс ирсэн зочид уран сайхны кино. 2026 оны 1-р сарын 1-ээс бүх кино театруудад Сонхи гэдэг ганц бие ээж салалтынхаа дараа хичээж ажилласны эцэст охинтойгоо хамт шинэ байр руу нүүж орох боломжтой болов. Байр нь жаахан хуучин ч хамгаалалт нь сайн, түрээс нь хямд учраас тэдэнд яг тохирч байлаа. Охин нь баярлан өрөөгөө догчулж эхэлсэн ч нэг л духгүй санагдах зүйл нь доод давхрын хөрш. Нүүж ирсэн анхны өдрөл хөрш нь дагтан дээрээс Сонхийг болон охиныг нь ширтээд зогсож байх нь тэр. Улмаар шин дунд хөрш нь хаалхыг нь догшоход Сонхи олигтой харьцаж чадахгүй айж сандарсаар хаалгаа хүчтэй хааж орхино. Маргааш өглөө Сонхи ажилдаа яв. Тэр даатгалын байцаагчаар ажилдаг тул охинтойгоо хүссэн хэмжээнд цагийг хамтдаа өнгөрүүлж чаддаггүй. Мөн дээрээс нь урд шөнийн эвгүй хөршийн тухай бодол толгойноос нь гарахгүй байсан учраас охиноо харуулах асрагч авахар шийднэ. Солонгост асрагч маш үнэтэй тул солонгосоор ярьж чаддаг Вьетнамаас ирсэн сүүжийн гих 30 орчим настай эмэгтэйг сонгов. Харин сүүжийн дүүгийнхээ эмчилгээний зардлыг олох гэж Солонгост ирсэн нь түүний сайхан сэтгэл зан чанарыг илтгэх мэт санагдаж Сонхид их л таалагдлаа. Гэхдээ болгоомжлоход илүүтэхгүй тул Сонхи гэртээ хэд хэдэн камер суйрлуулж асрагчтай холбоотой муу мэдээ байнга л гардаг болохоор хаанаас ч охиноо хянаж байхаар шийдэв. Маргаашин сүүжийн ажилдаа яг цагтаа ирдэгч өчигдөрхөн уулцсан дөрхөөсөө тэсөөр хувцалчихсан дуу хоолойн хүртэл хүйтэн хөндөй хайхрамжгүй сонсогдоно. Сонхи жаахан гайхтагч төдийлөн ихэн бодлоггүй өнгөрөв. Харин ажлын завсралга болох үед камерын бичлэгийг шалгахад сүүжийн хутга бариад охиных нь өмнө эргэлдүүлж ямар нэгэн юм ярьж байгаа дүрс харагдахад Сонхи зожирдож учрыг нь олох гэж байх үед дарга нь дуудаж уулзахаар боллоо. Дарга нь 1 сарын өмнө Унжуу гэдэг охин барилгаас сунаж нас барсан хэрэг анх осол гэж бүртгэгдсэн ч түүний утсыг олж шалгахад нэг хачирхалтай бичлэг байсан талаар тайлбарлана. Бичлэг дээр охин амиа хорлохын өмнө ээжтэй зориулж бичсэн загтлаа уншиж эхлэх ба өөрийгөө сүүлийн үед өөр хүн шиг мэдрэх болсон гэж хэлжээ. Тэгэд охин гинт огцсон босож юунаас ч юм айж угаад толгоогоор хан мөргөж эхлэх нь тэр. Дарга нь камерын цаатах үйл явдлыг хинч мэдэхгүй тул Сонхи дууг хэргийг дахин шалгаж үзэхийг даалгав. Сонхи бичлэгийг анхааралтай үзэж суухад ажил дээр нь Унжуугийн ээж гинт орж ирэн охиных нь үхэл осол биш байсан гэж орилон уйлж эхлэнэ. Сонхи түүнийг тайвшруулахыг оролдсон ч ээж нь бугууг нь чанга атгаад охиных нь үхэл муу ёрын сүнстэй холбоотой гэж бодож байгаагаа илэрхийлв. Сонхи үүнд огт итгэдэггүй ч ганцхан сарын өмнө охиноо алдсан их хүний сэтгэл санаа ямар байгааг сайн ойлгож байлаа. Орой гэртээ ирээд Сонхи охиноос асрагчтайгаа юу хийж байсан талаар асуух гэсэн ч охин нь хитрхи аз жаргалтай байгааг хараад асууха болив. Оройн хоолны дараа охин нь хичээлээ хийж байхад Сонхи ширээний ард суун өнөөх бичлэгийг дахин үзнэ. Түүнийг бичлэг үзэж байтал гинт хөлийн чимээ маш бодиттой сонсогдож эхлэхэд Сонхи компьютерийнхаа дууг нь багасгаад үзв. Гэтэл тэр чимээ нь бичлэг дээр биш хажууханд нь сонсогдоно. Яг энэ мөчөд Сонхи жинхнээсээ айн сандарч эхлэхэд охин нь яг хажуу талд нь ээжтэй мэдэгдэлгүй ирчихсэн зогсож байлаа.
Сонхи охиноо хараад шууд л хэргийн материалуудыг нуусан ч охин нь аль хэдийн хангалттай ихийг харжээ. Маргааш нь Сонхи ажил дээрээ утсаа гаргаж гэрийнхээ камерыг шалгахад түүнд харагдах дүрс сэтгэлд нь үнэхээр эвгүй мэдрэмж төрүүллээ. Гасрагч сүүжийн охиных нь өрөөний голд доошоо харж хэвтээд шал балбаж байгаа харагдана. Сонхи дүрсийг анхааралтай ажиглаж байтал амиа хорлсон унжуугийн ээж гинэт залгаж уулзахыг хүснэ. Сонхи түүнтэй уулзахад унжуугийн ээж өмнөх яриагаа л давтаж охиных нь үхэл осол биш байсан гэж дахин онцлон хэлсээр. Харин Сонхигийн хувьд хийсэн мөрдлөг дээрээ тулгуурлаад унжуу охин өмнө нь сэтгцийн өвчлөлд өртөж байсан болохоор дээрх бичлэг дээрх үйлдэлүүд тийм ч хачирхалтай зүйл биш гэж хэлв. Оройн Сонхи гэртээ ирэхэд хөршин гэрийнх нь цонхоор ширтээд зогсож байв. Сонхи шууд л юу хүсэж байгааг нь асуухад хөршин гэрээс чинь тасралтгүй чанга чимээ гараад байсан болохоор сонирхоод ширтсэн юм хэмээн тайлбарлана. Үүнийг сонсоод Сонхигийн дэвчээр нь алдагдаж чимээх байсан ч бусдын гэрийг ийм байдлаар ажиглах ёсгүй гэж хэлээд гэрэлүүгээ орлоо. Орсон даруйдаа Сонхи хамгийн түрүүнд асрагч сүүжинтэй уулзаж түүнээс охин живүүгийнх нь өрөөнд яг юу хийж байсан талаар асуухад сүүжийн живүүгийн өрөөний шаланд ороос сонин чимээ гараад байсан болохоор шалгасан юм гэж хариулав. Өнөөдөр охиных нь төрсөн өдөр болохоор Сонхи асрагчаасаа дахин асуулт асуулгүй өнгөрч зөвхөн охинтойгоо хамт төрсөн өдрийг нь тэмдэглэхийг л хүснэ. Гэвч охин нь яг хүслээ шивнэж лаа хүлээх үед живүүгийн царай нь гинэт хувхай цайж ойлгомжгүй үгс шивнэж эхэллээ. Үүнийг харсан Сонхигийн дотор хачин болоод явчихав. Охин ч лаага үлээж Сонхи ч үүд рүү очиж бэлгийг нь авчрах үед охин нь яг л турж өгөх гэж байгаа хүн шиг гарт таарсан болгоно амрууга чигсээр. Улмаар Сонхи охиндоо 50 ид гэж хэлэх үед хаалганы хонх дугарч гэрт нь илгээмж ирнэ. Энэ илгээмж живүү охинд ааваас нь ирсэн ба Сонхи салсан нөхөртөө дургүй болохоор бэлгийг нь охиндоо өгөхийг хүссэнгүй. Харин охин нь ирсэн бэлэг нь гоёмсог гутал байгааг хараад авахыг хүсснээр ээж охин хоёр маргалдана. Маргааш нь Сонхи ажил дээрээ очиод удалгүй нууц камера шалгаад мэл гайхаж цочирдлоо. Живүүгийн өрөөнд цагаан даашинцтай хачин эмэгтэй зогсож байгаа харагдана. Сонхи шууд асрагч руугаа залгаж өөр хүн авчирсан эсхийг асуухад асрагч зөвхөн живүү бит хоёр л байна гэж хариулах нь тэр. Сонхи дахиад камера шалгахад энэ удаад живүү асрагч хоёр камер руу тас көлрөөд зогсож байх ба Сонхигийн нуруугаар хүйт даана. Тэр шин Сонхи охиндоо санаан зовж өрөөнд нь унтахаар шийдлээ. Шин дунд зочны өрөөний камернаас хөдөлгөөн илэрсэн гэх мэдээлэл ирэх бөгөөд Сонхи босож гартаа хайч хатхан шалгана. Гэсэн чи юу ч байсангүй. Энэ үед тэрээр охиныхоо өрөөнөөс чимээ гарч байгааг сонсов. Сонхи охиноо шалгахад охин хөгжим тоглож байгаа мэт харагдсан ч ойртоод очиход живүү нүрээ том хүн шиг бодчихсан хараал хэлж байх нь тэр. Сонхи охин нь ийм итгэхэд хачин байгааг хараад үнэхээр их цочирдон юу ч хэлж чадлагүй зогссоор. Учир нь охин нь өмнө нь хизээч ингэж байгаагүй юм. Сонхи дэсэлгүй охиноо алгадаж дараа нь уучлалт гуйж тэврэнэ. Гэвч тэр үед живүү ээж рүүгээ жөтгөрлөг инээмсэглэн гүлэрсээр. Маргааш нь Сонхи охиноосоо уучлалт гуйж өнгөрсөн оройн үйл явдлыг ярихад живүү юу ч болоогүй юм шиг айшлаа. Энэ үед асрагч хаалга догшиж ажиллаа хийхээр ирэв. Сонхи сүүжинийг өрөөндөө оруулаад живүүд уруулаа хэрхэн бутахыг заасан эсхийг мөн үл таних цагаан даашинцтай эмэгтэйгээд ойрд энэ гэрт болоод байгаа бүхнийг тодруулан асуухад сүүжийн маш тайван байдлаар живүүд уруулаа хэрхэн будах талаараа заасан гэдгээ хүлээн зөвшөөрдөгч бусад зүйлсэд ямар ч холбоогүй гэдгээ илэрхийлв. Сонхи сүүжинээс олигтой хариу авахгүй гэдгээ мэдээд анхааруулга өгөөд ажилдаа явхаар яаравчлав. Тэр орой Сонхи амиа хорлсон унжуугийн гэрт очин ээжтэй нь дахин уулзаж хэргийн явцыг ярилцахыг хүснэ. Сонхи ханан дээрх тэмдэгтүүдийг анзаархад унжуугийн ээж яг л Сонхи шиг гэртээ камер суйрлуулж байсан нь тодорхой болно. Унжууг өвдөж эхлэхэд ээж нь сэтгэл санааг нь дээрдүүлэхээр гадаад руу аялалд явуулсан ч буцаж ирэхдээ унжуу тэсүр хүн болсон гэдгийг ээж нь дурсав. Өмнө нь сайхан ааштай аз жаргалтай байсан охин нь гэнэт өөрчлөгдөж бүх үйлдэл хөдөлгөөн нь сонирн болж танигдахгүй нэгэн болсон ажээ. Энэ ярианы үед Сонхи охиных нь нэгэн зургийг гаргаж ирээд унжуугийн гадаад дайлж байсан үеийн зураг мөн үү гэж асуулаа. Ээж нь тэр зургийг хараад нүрийн хувирлын гэнэт өөрчлөгдөж айсан байдалтай зургийг аваад урж тастаж дараа нь Сонхийг гэрээсээ хөөж гаргахад Сонхи учрыг нь ойлгосонгүй гайхна.
Энэ мөчөд түүнд охиных нь сүүлийн үед гаргаад байгаа сонин зан авир бодогдож шууд гэрийнхээ камерыг шалгав. Гэтэл дахиад л цагаан даашинстай эмэгтэй гарч ирэх ба Сонхи микрофоноо асааж сүүжинийг дахин дуудаж орилсон ч сүүжийн түүнийг сонсохгүй байгаа бололтой харагдана. Улмаар Сонхи нэмэргүй гэдгийг ойлгоод яран гертэ очиход герт нь охин сүүжийн хоёр л байлаа. Сонхи зочны өрөөг, унтлагын өрөөг хэд хэдэн удаа шалгасан ч хинч байсангүй. Сонхи тэр үл таних эмэгтэйг сүүжиний эгч нь эсвэл дүүнэ гэж бүрэн итгэсэн байлаа. Тиймээс сүүжинийг ажлаас нь халаад явахыг хүсэхэд сүүжийн маш их гомдож хүлээн зөвшөөрч чадахгүй Вьетнам хэлээр таны охин танаас суулж нас барна хэмээн учир битүүлэг үг сурсгаад гэрээс нь гарав. Сонхи юугээд байгааг нь ойлгоогүй ч сайн сайхан үг хэлээгүй гэдгийг нь мэдэж байлаа. Ингээд сүүжийн явсан цагаас эхлээд сонин зүйлс болж эхлэв. Шин дундаа Сонхи охиноос нь өөр хүн яриад байгааг сонсоод сэрэв. Сонхи ямар нэгэн зүйл биш байгааг анзааран шууд охиныхоо өрөөнд ороход эд зүйлс байрнаасаа хөдөлж эхэллээ. Сонхи сандарч охиноо аваад өрөө рүүгээ ороод хаалгаа хаан камера шалгахад өрөөнийх нь гадна өнөөх цагаан даашинстай эмэгтэй хаалгыг нь догшоод зогсож байв. Сонхи яахаа мэдэхгүй байж байтал гинэт живүү жихээ даран орон дээр тийчилж эхлэх ба Сонхи охин дээрээ очиход охин нь толгой задарлаа гэж хэлэхдээ би нь татагнаж амнаас нь хөөс сахарна. Сонхи айж бас хажуугаар нь хаалга догшоод байгаа зүйлийг санаад утсаа шагайтал хаалганы цаана охин нь байх ба гаднаас сонсогдох хоолой нь охиных нь мөн байв. Улмаар Сонхи буцаад орлоо харахад охин нь биш огтоо танихгүй хар нүдтэй хүн утга нь ойлгогдохгүй хэлээр үгэлж байгааг хараад Сонхи айсандаа ориллоо. Удалгүй Сонхи ухаан ороход орон дээр хинч байсангүй. Тэрээр охиныхоо хоолойг сонсоод хаалгаа нээхэд охин нь доод давхраас аимшигтай зүйл сонсогдоод байна гэж хэлэх ба Сонхи зоргоо чангалж доошоо буугаад хөршийнхөө хаалгыг балбаж түүнийг буруутгаж хэрүүл эхлүүлнэ. Гэтэл хөрш нь тайвнаар түүнийг уран гэртээ оруулах ба үнэндээ хөрш залуу нь Сүрэм гэдэг нэртэй бөө хүн байж таарав. Сүрэм тэднийг нүүж ирсэн өдрөөс л чөтгөрлөг зүйл мэдрэгдсэн гэх ба дороос нь сонсогдоод байсан эвгүй чимээ нь бөө залуугийн байнга тоглоулдаг чөтгөр зайлуулах бичлэг байсан гэдгийг тайлбарлана. Мөн Сүрэм Сонхигоос таа ч гэсэн мэдэрсэн бидтэй гэж асуухад бүгдийг сонсож бас харж мэдэрсэн Сонхид хэлэх хариулт олдсонгүй. Сүрэм Сонхигийн гэрте зочлохдоо гартаа бөөгийн хэрэгслээ хатгаж гэрийг нь ариутгаад дараа нь живүүгийн өрөөгөр зочлов. Үүний дараа Сүрэм бөө Сонхид живүүгийн итгэхэд байдлыг унжуугийн үхэлтэй холбож тайлбарлана. Шалтгаан нь тэр нөгөө орой Сонхиг ажиллаа хийж байх үед живүү унжуугийн бичлэгийг санамсаргүй харахтаа түүний бутнаж байсан муу ёрын шившлэгийг цээжилсэн. Тиймээс унжууд шингэсэн сүнс одоо живүүгийн биед шүүглэхийг хичээж байгаа гэлээ. Тэгэд бөө залуу Сонхид хэд хэдэн таринтай цаасаа бичин өгч бүх хаалган дээрээ наагараа гэж зөвлөнө. Мөн таазаа тойровлон олсоор бүрээд гар хүрсэн унжуугийн бүхэл зургийг шатаах ёстой гэж захив. Хамгийн чухал нь зан үйл хийх үед таринтай цааснуудыг норгож болохгүй. Сонхи бөөгийн хэлсэн ёсоор бүгдийг гүйцэлдүүлж хамгийн сүүлд нь унжуугийн ээж дээр очиж тухайн үед гэнэт урч дасцсан унжуугийн зургийг авахар тохирлоо. Тэгээд Сонхиг очиход тэдний гэр харанхуй байх ба унжуугийн ээж үхсэн байдалтай ханаа налаад сууж байх нь тэр. Сонхи түүнийг шалгаж үзвэл үхээд удсан байдалтай байв. Улмаар Сонхи олон юм бодлоггүй түргхэн очиж өнөөх урагдсан зургийг түүж аваад гэртээ ирнэ. Сүрэм бөө зан үлээ эхлүүлж эцэст нь сүүлчийн зургийг шатаалаа. Маргаашаас нь бүх зүйл хэвэн болж Сонхи ч шинэ асрагч хөлслөв. Дараагийн өдрүүдэд ч онцгийн зүйл болсонгүй. Нэг удаа Сонхи гэрлүүгээ харих замдаа охинтойгоо утсаар ярихдаа давхар камера шалгах ба хаалгыг нь хэн нэгэнд огшоход асрагч нь хаалгаа нээх гэж очиод хэн нэгэнд чирэгдэж байгаа харагдав. Сонхи сандарч хамаг хурдаараа гэрлүүгээ очиход гэрийнх нь шал тэр чигтээ цуснд будагдаж асрагч нь үхчихсэн харин охин нь өрөөндөө айсан байдалтай сууж байлаа. Дараа нь уг хэргийн мөрдөгч живүү охинтой ярилцахад охин олон зүйл ярьж чадлагүй уйлж байцаалт явцгүй байсан тул мөрдөгч явна. Оройн Сонхи дахиад олон камер байрлуулж цус үсэрсэн таринтай цаасуудыг цэвэрлэв. Дуу цахилгаантай усрахыг бороо орж байх ба Сонхи охинд нь ямар нэгэн зүйл тохиолдож магадгүй гэж бодоод шөнжин сэрүүн байлаа.
Яг л түүний хүлээж байснаар гэр дотуур нь маш олон хүмүүс холхилдож байгаа сонсогдож Сонхи шалгахаар гарахад түүнд хинч харагдсангүй. Сонхи уцаа гаргаж ирээд харахад зочны өрөөнд нь түүнээс гадна 5 цусанд будагдсан хүн дүрстэй зүйлс зогсож байгаа харагдхан тэр. Сонхид нүдээр харахад үзэгдэхгүй ч утас руугаа харахад тэд түүнийг хөдөлгөөнгүй ширтсээр. Улмаар Сонхи айж сандран орилж дэмийл гараа савчна. Маргааш өглөө Сонхи гэртээ сүрийн бөөг дуутахад сүрийн гэрт нь орж ирээд удалгүй жөтгөрлөх сүнс илүү хүчрэхэг болсон байгааг мэдэрч яаралтай зан үйл хийх хэрэгтэй гэж хэлв. Тэгэд бөө өөрийн хүмүүсээ дуудаж зан үйлдээ бэлтгэх бөгөөд орой болоход живг хувцлаж голдоо суулгаад зан үйлээ эхлүүллээ. Зан үйлийн зорилго нь сүнсийг живүүнээс салгаж цаасар бүрсэн дэрсэн хүнд шингээгээд дараа нь шатааж устгах юм. Зан үйл эхэлж сүрийн бөөлөхөд живүү охин маш муу ёрын зүйлсийг бөөлжиж гаргасаар түүний биес гарсан зүйлсийг бөөгийн туслах нэг варанд хийж цуглуулан ёслол дуусахад варыг лацтаад авч явдаг бол өөр нэг туслах нь дэрсэн хүнийг шатаалаа. Сүрийн бөө нэг туслахаасаа дуудлага хүлээн авахад түүний хэлснээр цаас дэрсэр бүтээсэн хиймэл хүн нь яасан ч шатахгүй байгааг хэлнэ. Сүрийн бөө нэг л зүйл буруу байгааг мэдрээд босоход цахилгаан дасарч удалгүй урд нь цусанд будагдсан жөтгөр гарч ирэх ба сүрийн бөө хүчгүйдэж түүнд хэрцгийгээр алуулах нь тэр. Сонхи мөрдөгчтэй уулзахад тэдний яриаг үнзгийрч мөрдөгч салсан нөхөртэйгөө охиноо яагаад уулзуулахгүй байгааг нь асуухад Сонхи нөхөр нь новш болохоор охинтойгоо уулзах эрхгүй гэж хариулна. Энийг сонссон мөрдөгч хэсэг дууга хураагаад яагаад охин нь одоо болтол иргэний үнэмлэхээ аваагүй байгааг нь асуухад Сонхи яагаад 8 настай хүүхдэд иргэний үнэмлэх хэрэгтэй гэж хэмээн хариу асуув. Гэтэл мөрдөгч 8 гинэ одоо хэдэн он бэ гэж Сонхигоос асуухтай зэрэгцсэн өнгөрсөнд болсон үйл явдал гарна. Өнгөрсөнд Сонхи нөхрөө өөр хүүхэнтэй нууц амаргийн холбоо тогтоон буудалд орж байгааг мэдээд араас нь орохдоо живүүг машинда үлдээжээ. Гэвч Сонхиг машинаа орхиод хэдхэн алхаж байх үед нэгэн чиргүүлтэй машин түүний машиныг араас нь мөргөж гал авалтсан байна. Үүнээс болж живүүгийн нүүр царай аимшигтайгаар түлэгджээ. Энэ явдлаас хойш аль хэдийн 10 жил өнгөрсөн байна. Одоо живүү 18 настай, насанд хүрсэн эмэгтэй болсон ба Сонхи тухайн үед маш олон төрлийн сэтгэлийн зочрол нэгэн зэрэг авч үргэлж охиноо 8 настай гэж итгэж бас харсаар иржээ. Мөн бас нэгэн нууц нь тэдний анхны асрагч сүүжийн хэдхэн хоногийн өмнө байшин дээрээс үсэрч үхсэн байлаа. Мөрдөгчийн үзэж байгаагаар хоёр асрагчийн үхлийн гол сэжигтэн нь одоогор живүү. Үнэн хэрэгтээ эдгэр хүмүүс үнэхээр л живүүгийн гарт амиа алдсан юм. Учир нь тэр орой живүү унжуугийн бичлэгийг үзснийхээ дараа сүнс дуудах тариныг нь сурч улмаар муу ёрын сүнсэнд эзэмдүүлж өөрийн мэдлгүй бусдыг алж эхэлжээ. Сонхи цагдаад ийм байцаагдж байх үед 10 жил уулзаагүй байсан салсан нөхөр нь гэнэт гэрт нь ирлээ. Живүү гэртээ ганцаараа байх ба аав нь охиноо хараад шууд л тэвэрнэ. Хожим Сонхиг гэртээ ирэхэд хуучин нөхөр нь цуснд тутгалдан амь тавьж буй байдалтай хэвтэж байв. Харин живүү хажууд нь айж сандарсан байдалтай сөхөрч суугаад юу хийснээ огт санахгүй байх ажээ. Ингээд охиноо хамгаалахын тулд Сонхи гэрийнхээ бүхэл камернуудыг салгаж хаяад зөвхөн тэднийг харуулах нэг камерыг л үлдээв. Дараа нь тэр хутаг авч хуучин нөхрийнхөө амийг өөрийн гараар тасаллаа. Энэ үед Сонхид бөөгийн хэлсэн үг бодогдоно. Муу ёрын сүнснээс салах ганцхан арга бий. Тэр нь сүнсийг өөр нэг биед оруулаад тэр биеийг устгах. Энийг Сонхи хийхгүй бол живүү үргэлжлүүлэн хүн алсаар эцэст нь бүр мөсөн чөтгөрт залгиулах болно. Тиймээс охиноо аврахын тулд Сонхи хамгийн хэцүү шийдвэрийг гаргаж намхан хоолойгоор сүнсийг биедээ оруулах тариныг уншиж муу ёрын чөтгөрөөс охиноо чөлөөллөө. Улмаар түрүүхэн жөтгөрлөг инээж байсан живүү эцэст нь хэвийн байдалтай оров. Харин Сонхи сүнсэнд бүрэн автагдаж бие хянах чадваргүй болж байх ба өөртүүлсэн сүүлчийн хүчээ шавхаж гартаа барьсан хутгаараа хоолой руугаа дүрж өөрийгөө золиосолж жөтгөрийг зайлууллаа. Энэ явдлын дараа живүү цагдаагийн газартаа байцаагдана. Живүү ээж нь сэтгцийн өвчтөйг үргэлж мэддэг байсан ба энэ бүх хугацаанд ээжийнхээ дэргэд жүжиглэж түүний хүслийг дагдаг байсан гэдгээ хэлж байгаагаар кино төгсдөг.